Сайн үзэгчдээ нүүдэл шийдэл нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдөр сүүлийн үед нэлээдгүй яригадад байгаа түзний иргэн тойронд буюу төргөн үйлчлэгээний цэгийн иргэн тойронд гэсэн сэдвийг сонгон авч ярилцахаар студид зочдоо ураад байна. За яг өнөөдрийн байдлаар 6 дүүрэгт 1100 орчим түзийг зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо статистик гарсан байна. За мөн энэхүү зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж байгаа түзнээс за 46 байршил 645 түзийг бол одоо нүүлгэн шилжүүлж буулгасан байна гэдэг тоо статистик байна. За энэ маань бас хоёр талтай байгаа буюу би бүхэн бол одоо бас дүүргийн төлөөлөл удирдлагуудыг за иргэний төлөөлөл за мөн одоо төв эрхлэгчдийн төлөөллийг өрсөн байгаа. Ингээд та бүхэнд зочдоо танилцуулъя. За миний баруун гар талаас Монголын худалдаачдын холбоо төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал түзний худалдаа эрхлэгч Уран Төгс хүрэлцэн ирсэн байна. За мөн миний баруун гар талд Түзээр аймаг зуугчдын холбоо төрийн бас байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Отхон Баяр хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гар талд Чингэлтэй дүүргийн засаг дарга Мандуул хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гар талд Хаан ул дүүргийн иргэн Насанбаатар хүрэлцэн ирсэн байна. За мөн бас нэг зүйлийг онцлог хэлэхэд өнөөдөр бас бид бүхэн энэхүү сэдвийнхаа хүрээнд ярилцахаар бас дүүргүүдийн засаг дарга болон за тодорхой бас холбогдох удирдлагуудыг өрсөн боловч бас бид бүхний бас урилгыг хүлээн аван одоо хүрэлцэн ирсэнгүй харин Чингэлтэй дүүргийн бас засаг дарга Мандуул танд одоо хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. За хамгийн эхний асуултаа Мандуул даргаас эхэлж асууя гэж бодож байна. За яг энэхүү түзийг буулгах за үндэслэл шийдвэр хизээ гарав. За ялангуяа одоо энэ маань хоёр талтай байна гэдэг бас иргэдийн маргаан бас гараад байгаа. Нэг талдаа түз эрхлэгчдийн амьдрах ажлын хөдөлмөрийн асуудал. За нөгөө талдаа хотын өнгө үзэмж буюу одоо энэ нийслэлийн дэд бүтцийг дэмжих жилийн хүрээнд хийгдэж байгаа ажил гэдэг байгаа. Тэгээ ер нь явж байгаа бас асуудлын талаар та бас мэдээлэл өгвөл. За тэгээ нийслэлийн засаг даргын захирамж гараад за ингээд энэ зөвшөөрлгүй нийт эзэмшлийн талбай дээр байгаа энэ төргөн үйлчилгээний цэгүүд энэ бусад зөвшөөрлгүй энэ газруудыг бас татан болгох юм үүргүүд өгөгдсөн байна. За тэгээд хотын хэмжээнд бүх дүүргүүдийн хүү ажиллаа өнгөрсөн 7 хоногоос эхэлж болсон. За манай Чингэлтэй дүүргийн хувьд бол өнгөрсөн 7 хоногоос яваад за нийтдээ манай дүүрэгт нэг 90 орчим түц байдаг гэсэн судалгаа байна. Тэгээд төвийн 6 хороодынхаа бүх түцийг ингээд буулгацсан байгаа. 33 түц байна. Бид бол хэд хоногийн өмнөөс мэдээлэл өгж байгаа түцүүдтэй. За тэгээд одоо иймэрхүү шаардлага ингээд хангахгүй байгаа учраас үнийг одоо ингээд нүүлгэн шилжүүлнэ үү гэсэн. За ер нь бол 3 шалтгаан энэ дээр байгаа даа. За нэгдүгээрт нь мэдээж хүн болгоны харж байгаа за дургуутслаа илэрхийлж иргэд бас маш олон хэлдэг энэ орчны тогтчлолд хог шороо за тэгээ бүр зарим нь шээс бас тиймэрхүү байдалтай ингээд нөхцөл байдалтай байгаад байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө бас явгууны зам дээр байрлалсан. За бид бүгд ч одоо уул нь аль болохоор энэ төгжлийн эсрэг явгаалахыг гэдэг. Тэгээ энэ боломжгүй болгоод байдаг. За тэгээд энэ тогтчлолтой энэтэй холбоотой нэг зүйл. За хоёр дахь нэг асуудал нь бол эрүүл мэнд юуны стандарт шаардлага ер нь эрсдэл үүсгэх юм асуудал байна. За энэ түтснүүд маань ямар нэгэн тийм зөвшөөрөл байхгүй болохоор буцаагаад түүн дээр нь бас ямархуу хүнсний бараа худалдаад байгааг бид бас хяналт тавьж чаддгүй. За хүн түнчлэн тамхи ширхэгчлэн зааж байна. Нөгөө тамхины уйл чинь 500 м-с дотор сургууль цэцэрлэгээс заах болтгүй гэдэг. За их мэдчлэн. За тэгээд тогоо бас хулгаагаар татсан асуудлууд бас зөндөө байна. За энэ маань өөрөөр хэлбэл бид бүхний нөгөө эрчим хүчийг ямар нэгэн байдлаар ашиглаад байгаа л гэсэн үг шүү дээ. За тэгээд ер нь гол төлөв хүүхдүүд насан туршийн хүүхдүүд бас үйлчлүүлдэг. За тэгээд энэ дээрээс бас нөгөө цахилгаан тамхи вейпин тэр одоо хиндээ яаж худалдаж бодлуулад байгаа эдгээр асуудлууд нь ойлгомжгүй. За гурав дахь нэг зүйл маань бол нэгэнт ингээд газрын болон ямар нэг үйл хөдлөлийн зөвшөөрөл байхгүй болохоор энэ хүү түтснүүд маань одоо эдийн засгийн яг харилцаанд бол дандаа яг тийм зохистой харилцаанд орж чаддгүй. За тухайлбал одоо ер нь бол бид ингээд буулгасан түтснүүдээ ингээд харахад бол 33 түтсэн нэг цөөхөн идэв хүмүүсийн эзэмшилт байдаг юм шиг. Гэхдээ нөгөө улсын бүртгэлийн ямар нэгэн гэрчлэгийн тэр байхгүй болохоор түүнийг нь бас нотлох аргагүй. Тэгэнгүүт эн чинь ямар санаа болоод байна вэ? За яг мэдээж түрээслэгч хүн бол баг нэг лангуу түрээсэлж байгаатай л адилхан болчихж байгаа. Гэтэл нөгөө талд нь тэр түтсний эзэн хүмүүс маань ямар нэгэн татварын орлого юу байх татвар төлөхгүйгээр
Тэгээд ингээд нийтийн эзэмшлийн талбайг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашиглаад олоод байна гэсэн. Нөгөө талдаа бас түрээслэгч нь бас нийгмийн даатгалын шимтгэлийн төр төлөгдөхгүй яваад тэгэхээр энэ чинь өөрөө бас тэгээд энэ эдийн засгийн харилцаанд орж чадахгүй. Энэ чинь буцаагаад ер нь бол шудраг улсын энэ асуудал үүсэж байгаа л гэсэн үг л дээ. Жишээлбэл одоо манай бөмбөрг дээр ихэд лангуу түрээслээд хүн ингээд яг бүртгэл тооцоотойгоор ингээд татвараа төлөөд ингээд ажиллаж байхад нөгөө хэсэг нь болохоор юм ямар нэгэн татвар төлөхгүйгээр ингээд байж болохгүй. Энэ бол зүгээр нэг юм осчны нэг юм муухай харагдаад байгаа асуудал биш. Энэ бол бид бүгд одоо энэ секцэндээ бүгднийг ер нь оруулъя гэсэн тийм цаанаа зорилготой ийм ажлууд явж байгаа. За тэгээд та сая бас хэллээ тэр тоог ер нь бол 1000 гаруйгийн бараг талаас илүү нүүлгцэн байна. Тэгээд одоо дүүргүүд ирэх өдрүүдэд бас энэ ажлаа цааш нь үргэлжлүүлээд явна гэж. Ойлголоо. За би уран төгс танаас дараагийн асуултыг асууя гэж бодож байна. За Мандуул даргын хувьд бол бас нэг 3 үндсэн том шалтгааны үүднээс за төзийг бол одоо буулгах шийдвэрүүд бол бас гарч байна гэдэг. Тэгэхээр таны хувьд бас төз одоо яг өөрөө эрхэлдэггүй. За мөн одоо яг энэхүү 3 шалтгаан одоо та бүгдэд яг санал нийлж байна уу? Ер нь энэ асуудал дээр за мөн одоо өнөөдөр бас төз эрхлэгч нар маань бол одоо ордны баруун талд те одоо суулт хийж бас эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм процессын асуудал болж байна. Энэ дээр таас. За уучлаарай би нэг залруулга хийчихье. Би Монголын худалдаачтай холбоо төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал. Би ямар нэгэн түүз ажилуулдаг уу? Би түүзгүй ирэх. За энд худалдаа эрхлэгчдийн эрх зөрчигдөж байгаа учраас өнөөдөр би энд зогсож байгаа. За Чингэлтэй дүүргийн засаг даргын одоо мандуулын хэлсэн 3 одоо юм зөрчил байна л да. За энэ дээр би нэг юм хэлчихье. За нийслэлийн засаг даргын гаргасан захирамж гэж байгаа. За энэ захирамжтай өнөөдрийн байдлаар 1100 түүз ачигдж байна гэж байна те. Энэ 1100 түүзэн дотроос нэг ч иргэн танилцаагүй. Захирамжтай. Ямар захирамж гарсан? Хэдэн сарын хэдний өдөр гарсан? Гомд гарах эрхтэй юу, эрэхгүй юу? Би ямар хууль зөрчөөд өнөөдөр энэ түүз маань ачигдаад байгаа талаар ерөөсөө ямар нэгэн захирамж шийдвэрээ сонсоогүй. За өнөөдөр удаа дараа шаардлага тавьсан гэж байна. Захирамж гардаг 2016 оноос хойш төргөн үйлчлэгээний цэг маань зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Энийг нийслэлийн засаг даргын тамгын газраас хүчээр худалдаа үйлчлэгээ эрхлэх эрхийн цуцалсан. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь газрын зөвшөөрлийг урд нь өгдөг байсан. Газрынхаа одоо метр одоо 12 м квадрат талбай тэр төргөн үйлчлэгээний цэг ажиллал одоо хэрэгжилж штэ. Газрыг те тэрнийхээ газрын түрээсийг төлдөг байсан 2016 оноос. За 2016 оноос хойш энэ түүзний асуудал дэгдсэн. Одоо яг 9 жилийн нүрийг үтсэж байна. За тэгсэн боловч өнөөдөр ямар нэгэн засаг дарга, ямар нэгэн хотын менежер, дүүргийн засаг дарга нар ямар нэгэн шийдэлд хүргээгүй улмаас өнөөдөр түүз эрхлэгчид маань хоморглон одоо эрхэн зөрчигдөд явж байгаа. За энийг бол хүний эрх талаасаа ярина. Монгол Улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 19-р зүйлд хэлээ заагаад өгсөн байдаг. Бүр тодоос тод. За би уншаад өгчээ. Түүнээс төрөөс хүний эрх хэрэгжүүлэг хангах хууль, эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх хэрэгжүүлэг зөрчигдөө тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө гэж байгаа ш. Иргэнийхээ өмнө төр хариуцна гэж байгаа. Нэг иргэн миний өмнө төр хариуцах хэрэгтэй байхгүй. За өнөөдрийн түүз эрхлэгчдийг бүгдийг ажлын байрг болгочлоо. Хомгорлон хөөгөөд ачаад журмын хашаанд оруулчлаа. За тэгвэл одоо энэ хүмүүсийн баталгааг төр яаж хангах вэ? Нийгэм эдийн засгийн баталгаа нь яаж хангах вэ? За нэгдүгээр асуудал нь юм байна. За дээрэс нь зөвшөөрлгүй гэдэг яриад. Энэ зөвшөөрлийг авахын тулд 2016 оноос хойш түүз эрхлэгчид явсан. Үе үеийн засаг дарга, үе үеийн хотын менежерүүдэд өөрсдийнхээ зүгээс шаардлагадах стандартын дагуу ажиллах бүх одоо холбогдох бичиг баримтуудыг өгөөд явж исэн. Үе үеийн засаг, үе үеийн хотын менежерүүд нэг хариу өгдөг. За эхний ээлжинд бол 2022 оноос хойш өмнө бол худалдаа үйлчлэгээний нийтлэг журам байхгүй учраас та нарын зөвшөөрлийг өгөхгүй байна гэж шаардлага өгдөг гэсэн бид нэр хариу өгдөг. За худалдаа үйлчлэгээний нийтлэг журмын ажлын хэсэгт манай Монголын худалдаачдын холбоо төрийн бус байгууллага, түүзээр амжуугчдын холбоо төрийн бус байгууллагын төлөөлөл ажлын хэсэгт явсан. За худалдаа үйлчлэгээний нийтлэг журам дээр төргөн үйлчлэгээний цэг гэх нэршил бүр байдаг. Төргөн үйлчлэгээний цэг яаж ажиллах вэ гэдэг журам нь байдаг. За энэ журмын дагуу журам батлагдлаа. Хотын одоо түүзний стандартыг батлаад өгөөч гэдэг бүх хүмүүсээ шаардж ирсэн төрийн албан агчдаас өнөөдрийг хүртэл стандарт батлаагүй. Өнөөдөр хүртэл батлагдаагүй. Стандартыг баталж өгөөгүй. Ажлын байрын одоо та ямар ажлын байр байж ээж өнөөдөр стандартын дагуу ажиллаад өнөөдөр нийслэл хоттой өнгө үзэмжтэй иргэдийн аюулгүй амьдрах орчныг зөрчихгүйгээр ажиллах вэ гэдэг шийдлийг өгөөгүй байж ээж өнөөдөр зүгээр л хомгорлон устгаад та нар өөх одоо үхэл гэдэг юмыг хэлээд байгаа байхгүй. За ийм асуудал. За би тэгээ одоо энэ таны асуусан асуултанд хариулъя. Орчны тогтчлт шээс бас гэж байгаа.
Та өнөөдөр бичлэн очиж харсан уу? Иргэдийг зориудаар төөрөгдүүлж байгаа. Өнөөдөр түрээсээр ажиллаж байгаа нэг иргэн өөр. Амжиргаагаа залгаж байгаа нэг өргөн өөр. Өнөөдөр автобусны буудлын дээр 2 түүз, 3 түүз байршсан байна. Тэр хүмүүс өнөөдөр амжиргаагаа залгаж байгаа иргэн маань өнөөдөр өөрийнхөө үйл ажиллагаагаа явуулж байгаа, хоолоо олж байгаа тэр түргэн үйлчлэгээний цэгийн гадна тогтчил шээс баасыг цэвэрлээд, гаднаас ирсэн одоо тэр бохирдлыг цэвэрлээд өөрийнхөө төвшөнд өнгө үзмжээ сайжруулаад явж байна. Энэ хүмүүс яагаад бор түүзийг шинчлэхгүй байгаад байсан өнөөдрийн төвшөнд хүрж байгаа вэ гэхээр төрөөс ямар нэгэн шийдвэртэй алхам хийгээгүй учраас өнөөдөр 9 жил явчихж байгаа байхгүй юу. За тэгээд дээрэс нь одоо тоогоо хулгаагаар татсан гэж байна. Өнөөдөр зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст одоо иргэдэд өнөөдөр тог өгөхгүй. Тийм учраас албан байгуулалтаа гэрээ хийгээд тогийг өнөөдөр татаж хэрэгэлдэг. Тэрнээс хулгаагаар хийдэг юм байхгүй. Энэ хүмүүс тогныхоо мөнгийг төлдөг тодорхой хэмжээний. За энийг хэлж насан туршаагүй хүүхдүүд үйлчлүүлдэг гэж байна те. За насан туршаагүй хүүхдүүд үйлчлүүлдэг. Сургуулийн ойр орчин байгаа түүс эрхлэгчид одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За амжиргаагаа залгаж байгаа би нэг юм баттай хэлчих. Энэ амжиргаагаа залгаж байгаа иргэд заяа судалгаагаар ч байдаг. 21 нас хүрээгүй бага насны хүүхдэд хизээж электрон тамхи зардггүй. Хизээж тамхи ширхэглэн зардггүй. Хизээж тамхи зардггүй шүү. Та энийг хилмигдүүлж байна. Баримттай нотлогоотой хэлээрэй. За, зөвшөөрлгүй ажиллах. Өөртөө зөвшөөрлийн цуцалдсан юм чинь зөвшөөрөл өгөхгүй байгаа юм чи яаж зөвшөөрөлтөй үйл ажиллагаа явуулах юм? Уг нь бол худалдаа үйлчлэгнийх нь нийтлэг журам дээр зөвшөөрөлтөй болох одоо шийдлийн заагаад өгсөн байхад одоо өнөөдрийг хүртэл ингээд 3 жил 4 жилийн хугацаанд стандартын тогтоогоогүй яаж ажиллах шийдвэр нөгөө зөвшөөрлийн нөгөөгүй учраас өнөөдөр энэ хүмүүс ингээд ийм байдалтай байж байгаа. За би тэгээд нэг юмыг л хэлмээр байна. Бас л Монгол улсын үндсэн хууль ярмаар байна. Өнөөдөр хараа цаазын ял сонссон хүн өнөөдөр эцсийнхээ үгийг хэлдэг те. Энэ хүмүүсийн эцсийн үгийг яагаад сонсохгүй байгаа юм? Яагаад шийдлийг сонсохгүй байгаа юм? Дүүргийн засаг даргаар. Тэгээд дээрэс нь захирамжийг яагаад гардуулахгүй байгаа юм? Ямар ч түүз эрхлэгчдэд хин гэдэг хүнд ч захирамжийг гардуулаагүй байгаа. Өнөөдөр тэр захирамжийг аваад тэр хүн шүүхэд гомдол гарах эрхийг яагаад нээж өгөхгүй байгаа юм? Үндсэн хуулиар олгогдсон эрхийг яагаад нээж өгөхгүй байгаа юм? Энийг л бид нар ярьж байгаа байхгүй. За тэгээд дараагийн одоо түүз ажиллах шийдлийг сонсоо тийм. Яг саяны бас захирамжтай холбоотой мэдээллийг за хүргээгүй гэдэг дээр мандуул даргаас за яг Чингэлтэй дүүргийн хувьд за захирамж ирээд тодорхой бас та сая хэллээ 90 түүз байгаа. За энэ 90 түүз бас эрхлэгч нар руу мэдээллийг шаардлагуудыг бас хүргүүлсэн тийм ажил явагдсан уу? Энэ чинь арай түцнийг нийцэн хин гэдгийг бид мэдэхгүй юм чинь. Ямар нэгэн бүртгэл байхгүй болохоор тэгээ очиод наатахаа гэх нэг шанслага тавихад нөгөөх нь манай эзэнтэй тэгээд яг тэр эзэн муу юм уу биш юм уу нэг хүн л уцт нөгөө нь үрж чинь ямар үнийг битэн мэдэхгүй шүү дээ. Бид нар юу хийж чадах вэ гэхээр түцэн дээр нь мэдэгдэл хуудснаагаад за ингээд ийм болж байгаа шүү. Мэдээж ингээд нэг хаалган дээр нэг юм наачхаар хүн чинь харна шүү дээ. Мэдээж харж л таарна шүү дээ. Тэгээ бодвол уншсан л байлгүй дээ. Тэгээ хугацаа өгөөд за ийм шийдвэр гаргасан одоо ингээд энийгээ та яа үгүй бол биднээс тэгээ одоо очиж нүлэхээс өөр аргагүй л гэсэн л үг шүү дээ. Ойлголоо. Энэ дээр яг нэг юм хэлчихв. Яг захирамжтай холбоотой тий яг одоо энэ захирамжийг ярьж байгаа юм чинь энэ захирамжтай холбоотой Чингэлтэй дүүргийн засаг дарга мандуулаас асууя л да. Түүз эрхлэгчид танаа одоо Чингэлтэй дүүргээс энэ ямар захирамж гарсан юм бэ? Захирамжаа авъя гэхээр өвдгүү гардуулдгүй. Тэр одоо ямар учир шалтгаан байна? Мөн дээрээс нь түүзний эзэн тодорхойгүй гэж байна. Түүзний эзний судалгаа тий түүзээрээ амжиргаагаа залгаж байгаа. Түрээсийн түүз үү? Энэ дамб дурд догтмоо, дулмаа, доржоо хитэн түүзтэй. Түрээсийн түүзгүй энэ амжиргаагаа залгаж байгаа үгүй юу гэдгийг судалгааг 2016 оноос хойш маш их олон удаа авсан юм аа. Тийм судалгаа дүүрэг болгонд байгаа. Манай түүзээр амжирагчтай холбоо төрийн бус байгууллага 5 удаагийн түүсний бүртгэл байгаа. Судалгаа. Тухайн судалгаагаа дүүргийн удирдлагууд бол та бүхэн маань өгөө явдаг шүү. Өгөө явдаг. Байнга одоо бид нар чинь хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Та нар судалгаагаа авъя дээр. Тэгэхээр бид нар авчиад өгдөг. Файлаарч авчиж өгдөг, цаасаарч авчиж өгдөг. Энэ бол баримттай нотлогоотой дүүргийн засаг дарга, үеийн засаг дарга нарт байгаа материал. Энэ байхгүй материал биш, эзэнгүй биш байхгүй энэ. За ойлголоо. Би Отгонбаяр зочноос дараагийн асуултыг асууя. За таны хувьд Түзээр амь зуугчтай холбооны төрийн өмсөө болгон удирдах зөвлөлийн гишүүн. За яг өнөөдрийн одоо ордны бас баруун талд за түз эрхлэгч нар маань бас суулт хийж гисэн. За яг энэ зүйл маань бол одоо яг санхүүгийн за амьдралын бол энэ их үс өрийг одоо үгүй хийж байна гэдэг бас тодорхой шаардлагуудыг гаргаж ирж байна. Тэгэхээр ер нь бол яг энэ асуудал дээр бас танаа одоо төрийн өмс байгууллагын зүгээс за яг энэ иргэд ямар одоо шаардлагуудыг хөргүүлж ийн вэ? За ер нь бол 2016 оноос хойш ерөөсөө төрийн үйлчлэгийн цэгийн зөвшөөрлөг байхгүй болгосноос хойш дүрм журм стандарт байхгүй болсноос хойш бид нар үе засаг дарга нар болон нийслэлийн ялангуяа нийслэлээр бол үе засаг дарга иргэдийн урлагийн тэргүүлэгчид бүгднээс хүсэл тавьдаг гэсэн. Энэ түүцийг стандарттай болгоод өгөөч. Өнгө үзэмж, хэмжээ, яг түүц нь юу зарах хэвтэй тий тэр бүгдийг стандартчлаа гаргаад өгөөч л гэж гуйдаг гэсэн.
тэгж гаргаж өгөөгөөс болоо өнөөдрийн байдал бий болж байгаа юм. За ер нь бол 6 дүүргийн засаг дарганууртаа би биелжлээ орж уулздаг байсан. Мандал даргатай ч гэсэн нэг хоёр удаа орж ирсэн баг. За өмнө нь бол бүх дүүргүүдэд засаг дарганууртаа орж уулзж байгаа бид нар дүрм журм стандартыг гаргаад өгөөч. Тэгээ мөн энэ түүзэр амжигчдын холбооны мөн юунууд байгаа судалгаануудыг маш олон удаа өгжсэн засаг даргануурт. За мөн тухайн үе одоо гуучин бол хүн судалгаа хэлтсээ даргануур байсан нийслэлээ. За энэ даргануур ч гэсэн өөрсдөө биелжлийн явж судалгаануудыг авсан. Түрээсийн түүцнүүд байгаа. Нэг үүсэхгүй. Түрээсийн түүцнүүд өнөөдөр ашигын төлөө явдаг. Гэтэл өнөөдөр яг өөрийнхөө амьдралыг аваа явж байгаа амин амьдралаа залгаа явж байгаа энэ түүцнүүд маань яг ашигын төлөө гэхээсээ илүү яг өөрийнхөө ажлын байр болгоод ирээдүйн амьдралаа бодвол явж байгаа улсууд ахгүй. Энийг ялган салахын зүй ёсны хэрэг байх гэж бодож байна. Бид иргэдийн эрүүл аюулгүй орчныг бий болгох үүрэгтэй. Үүргийнхээ дагуу бид нар нийслэл нь стандарт гаргаж өгөхгүй болоо бид нар стандартыг өөрсдөө гаргаж орж үзсэн. Өнгө үзэмжийн сайжруулах, гадна дотногоо басаатуудаа шинжилээд за нөгөө гадна талын нөгөө гэмтрээс урчлан сэргийлэл буюу эргэн тойронгоо 500 м газрыг бүрэн камерчуулад за эргэн тойрны цэвэрлэгийн үйлчлэгийг нь хийгээд ингээ яваад ийм стандартын зураг өнөрний аваад баталгаажуулаад бүгдийг ингээд явангууд үгүй зүгээр түүцэл байхгүй. Түүцэл гэдгийг над үзсээр хагаад өнөөдөр байдал бий боллоо гэсэн. За өнөөдөр ордны баруун талд гарч байгаа ээжүүд маань болоо энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй янз бүрийн улсууд өнөөдөр суулж байгаа. Энэ улсууд маань аргагүй ирхэн байдалд хүнд байдалд орсон. Яагадгүй энэ улсууд маань нөгөө эдийн засгийн асуудлаа шийдэх боломж байхгүйгээр шууд хомрлоо атсан. Ерөөсөө өнөөдөр 10-нд шаардах гэсэн бол 11-нд нь атсан. Нэг л хоногийн хугацаа өгсөн. Нэг хоногийн хугацаа энэ маань эдийн засгийн асуудлаа шийдэх боломжгүй байсан. Өөрсдөө янз бүрийн одоо нөгөө мөнгөлөгчдөөс дандаа мөнгө авч байгаа шүү дээ эднээс ч. Яагадгүй зөвшөөрлөхгүй гэдэг утгаараа банкуд зүйл өгдөггүй. Ингээ маш эдийн засгийн хүнд байдалд ороод энэ хэд маань аргагүй ирхэн төрөөсөө бидний асуудлыг шийдэж өгөөч. Бидний тэмээ гаргалгааг нь гаргаж өгөөч л гэж гуйгаад байгаа юм. За ойлголоо. Би яг дараагийн асуултууд дээр яг үүн дээр та бүхэнд ямар шийдэл байна гэдэг энэ талаас нь бас асуугаа явна. За иргэнийхээ төлөөлөөс бас асуултыг асууя гэж бодож байна. За Насанбаатар зочны хувьд за энэ төзийг буулгах асуудал дээр та бас аль талын үнцгийг сонслоо. Яг иргэн хүний үүднээс за ялангуяа бас одоо төзээр бас үйлчлүүлэх тий үйлчлүүлэгч гэдэг талаас ч юм уу та одоо бас энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ? За би бол шал буруу ойлголттой явж ирсэн юм байна. Энэ нийслэл хот ч юм уу дүүрэгт ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол зөвшөөрөлтөй байдаг байх хэрэгтэй гэж байдаг байлгүй дээ л гэж бодож байгаа шүү дээ. Энэ автобусны бодол дээр байгаа төсөнд бүгд зөвшөөрөлтөй байдаг байх. Тэгсэн чинь одоо ингэж сонссон чи ямар зөвшөөрлгүй 16 оноос хойш зөвшөөрөл өгөхгүй гэдэг нэг өгөөгүй чинь ер нь зөвшөөрөхгүй л гэсэн үг юм шиг үү. Тэ? Би бол тэгж ойлгож байна. Хоёрдугаарт би бол бас хаяа нэг түүзээр үйлчлүүлнэ. Яриад байгаа тэр тамхи тарай ширхэгдэх энэ төр байж л байдаг. Бас тэр бас шээсний асуудал харагдж л байдаг. Тэгэхээр намайг ухаар хотлын юуны сансраас уруудаар бүр алхам дотор түүц үйдэг саарл. Тэгэл байжсэн чинь супер түүц болно гэж супер түүц болоод ингээд нэг бөрөг юм болсон. Одоо тэгсэн юм боор юм болцсон юм чинь. Уул нь бол аль 30-40 жилийн өмнөөс энэ маань хөгжөөд аль энэ CUG-25 шиг болцохоор цаг хугацаа байгаад байгаа байхгүй. Тэг ерөөсөө хөгжихгүй. Тэг ингээл бах байдгаар ингээ байна гэдэг байхаа би бас ойлгохгүй. Нэгт хоёрт ер нь тэгээд болохгүй байгуу шинжилгээ сайжруулаад явъя л да. Тэгэхгүй айлын болгоно байдгаараа бай гэх үдэ. Хотоор дүүр микросүлжил дахиулдаад автобусны буудлын дээр чирс суулгацах гал гэдэг гэсэн тэрийг байхгүй болгоцсон автобусны буудлын дээр чих амар сайхан л байна. Автобусны тухайг кондукторгүй бол мөнгө төлөхгүй юм байна гэдгсэн чинь кондуктор нь байхгүй болсон мөнгө төлөө болоод л. Тэгэхээр одоо энийг байхгүй болгоо сайхан чөлөөтэй алхаад явчих болдгоо юм уу? Дараагийнх нь тэр зөвшөөрөл юу мэдгдлээ бол өгсөн байлгүй дээ. Шаардлага хургуулах. Юу гэж бас ард иргэдийг өнөөдөр нүгээд өнөөдөр бичиг өгч маргааш нүгэх үүд. Бас тэр чинь цаг хугацааг нь тавьж өгсөн байлгүй дээ гэж бодож байна. За цаг хугацааны үед бол би шуудаа энэ дээр бүрэн баттай хэлнэ. 4 сарын 10-нд гэсэн үү тий? Тийм. Энэ шаардлагыг би өөрөө бичлээ авсан. Газар чөлөөлөх тухай хууль буюу контакттай мэддэг хугацааг тарааж өгсөн. 4 сарын 10-ны өдөр хаавал дүүрэг дээр өгөөд 11-ний өдөр шууд татсан. Болгосон. Тэгэхдээ шаардлага дээр одоо тухайсан хоног зааж өгсөн байсан уу? Нэг л хоногийн хугацаа. Нэг хоногийн хугацаанд. Тийм. За ойлголоо. За нүүдэлшил нэвтрүүлэг өнөөдөр төс буюу түргэн үйлчилгээний цэгийн эргэн тойрон сэдвийн хүрээнд ярилцж байна. За бас бид нэгдүгээр хэсэгт тал бүрийн бас өнцгүүдийг асуудлуудыг бас сонслоо. За эргээд хэсэг завсарлаад студид эргээ уулзцаая.
Бидэнтэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. За нүүдэл шийдэл нэвтрүүлэг энэ 7 хоногийн дугаараар төргөн үйлчилгээний цэгийн эргэн тойрон сэдвийг сонгоо авч ярилцж байна. За мөн бас бид бүхний урилгыг хүлээн авч ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За мөн одоо бид бүхэн 6 дүүргийн цэцэг дарга нарт бас мэдээлэл хүргэж урьсан боловч бас одоо удирдлагууд дүүргүүдийн цэцэг дарга нар маань бол одоо оролцох боломжгүй гэдэг. За ялангуяа бас мандуул дарга хүрэлцэн ирсэнд мэдээлэл хүргэж бас шийдлүүдийг ярих гэж ирсэн бас маш их баярлалаа. За иргэний төлөөлөлтөө ч гэсэн. За 2 дугаар хэсэгт хэдүүлээ сая асуудлуудыг ярьсан. За 2 дугаар хэсэг шийдэл тал руугаа илүү орж ярилцъя гэж бодож байна. Ягаад тэгэхээр өнөөдөр бид бүхэн олон талын үнцгийг гаргах, олон талаасаа бас энэ асуудлыг хилцэж ямар шийдлийг бас илэрхийлэх боломжтой вэ гэдэг талаасаа ярина. За мөн одоо бас шийдвэр гаргах төвшөнд шийдлийг одоо хилцэх хүн маань бас өнөөдөр бас ирээгүй учраас хэдүүлээ энэ талаар нь бас ярья гэж бодож байна. За Отгонбаяр зочноосоо за яг одоо төв зэрэглэгч нар маань төрөөд за одоо яг ямар шийдлийг санал болгож байна вэ? Ямар зүйлийг бас хүсэж байна вэ? За ер нь бол одоо мэдээж Улаанбаатар хотын өнгө үзэмжтэй уялдуулаад бид нэр төргөн үйлчлэгийн цэгүүдийг өнгө үзэмж стандартыг гаргаад өгөх юм а тэрний дагаа мөрдөгч ажиллахаа бэлэн байгаа. За ер нь бол биднес тэр үнэхээр төргөн үйлчлэгээ ажилуулга цэгийн зөвшөөрөл олгох юм бол бид нэр тухай буудлын дээр 1-2 цэгийг байрлуулъя гэж байгаа. Тэгээ тухай буудлага өнгө үзэмж стандарт одоо нөгөө тухай буудлага арчлал тийм ээ гэмтрээс урчлал сэргийлэх буюу эргэн тойронгоо камержуулах гэх юмнуудыг хий. За бид нар татвараа төлье. Аль биесны бүртгэлтэй орё. Аль биесны бүртгэлтэй орчих юм аа энэ татвар төлөх бүх юм нээлттэй болоо явчихж байгаа. Ингээ бид нар энэ ажлуудыг хийя. Нийгмийн өрөөнд ч гэсэн бид нар оролцоо биднээсээ шаардлагатай юу вэ? Тэр бүгдийг бид нар өөргөө дагуу хэрэгжүүлэх явъя л гэдэг ийм юмнуудыг хийгээд байгаа. Энэс өнөөдрийнх шиг байгаа шиг энэ Улаанбаатар хоттой 1100 төвч шиг тийм ээ бохир заваа орчны бий болгоо байя гэдэг юм тавиагүй маа. Бид нар өнөөдөр яг цаг үеэ дагаад үнэхээр шилэн моо шилэн тийм ээ одоо сүүлийн үед бол энэ буудлууд маань шилэн буудлууд шинээр тавигдсан байгаа. Баянгол дүүрэг гэдэг одоо сонгон хайрхан дүүргүүд энэ дээр тавигдсан буудлууд маань ерөөсө хараа нэлтэхгүй болсон байна. За нэгээс одоо нэг хэлгээр бол ерөөсө нөгөө гадны архины хамааралтай усууд маань тийм ээ заваардуулах, бохирдуулах, гадны нөлөөтэй юм эвдрэх барих гэдэг юмнууд ихээр гарч байна. Энийг төрөө санхүүжуулах биш түүц хэрхэж байгаа тэр дундаа ингээ ажлын байраа бий болгосон иргэн маань өөрөө тэрний харуулах хамгаалалт, арчлалт, цэвэрлэгээ, үйлчлэгээ бүгдийг хариуцаад ажиллая гэдэг ийм саналыг тавиад байгаа. Шаардлага өрүүлсэн бүхэл зүйлсийг тий стандарт зөвшөөрлөө гаргажуул. Үүнийгээ дагуу төр нь өөрөө хяналтаа тавиад энэ хүн үнэхээр эрхээ хэлээд үүргээ хэрэгжүүлж байна. Үүргээ 3 удаа үүргээ хэрэгжүүлээгүй энэ хүн ийм байна гэх юм бол тэр хүн уучлаарай. Танд ийм боломж олгосон. Одоо боломжийг та хангаж чадсангүй дараагийн шийдэл рүү орё гэдэг нь болиулдаг ч юм уу тийм ээ эрхийн цуцлах арга хэмжээ авч болно гэдэг байгаа шүү. Отгонбаяр зочноос яг саяны бас хэлэгж байгаа одоо саналууд дээр шийдлүүд дээр бас би зүгээр дараагийн нэг асуулт. За үнэхээр яг энэ хүсэж байгаа шийдлүүд гарахгүй бол жишээ нь за яг төв зэрэглэгчлэр маань одоо өөр орлого олох ч юм уу тий за яг энэ хүү бизнесээ шилжүүлж нэг өөр хэлбэр арга зам руу орох ч юм уу энэ зүйл дээр танаа төрөмс байгуулах ч юм уу эсвэл та бүхэн маань судалж үзсэн байгаа юу? За ер нь бол манай төргөн үйлчлэгээр амьдралаа аваа явж байгаа манай холбооны гэсэн үгэлтэй. Холбооны хорцоо гарах гишүүд байдаг. Энэ хууль эрх зүйн болон янз бүрийн сургалтуудыг болон үйлдвэрлэлийн үйлчлэгээний сургалтуудыг бид нар зохион байгуулдаг. За үүнд бид нар яг төргөн үйлчлэгийн цаг ажилуулахаас илүү ямар нэгэн одоо нөгөө жижиг дунд бизнес эрхлэх юм үйлдвэрлэл буюу аж ахуйн өрхийн үйлдвэрлэлийг эрхлэх ийм боломжуудыг бас ингээд санал болгодог. За мөн энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх нөгөө жидүүгийн зээлүүд нь иргэдэд олддоггүй маа. Үнэхээр оролдоггүй. Тэгээ энэ усууч нөгөө жидүүгийн зээл аваад нэг үйлдвэрлэл болгоод ч юм уу тийм ээ улс их орондоо хэрэгтэй юмнуудыг шийдлийг бий болгоё гэхээр ерөөсөө тэр юмнууд нь олддоггүйгээс болоод хэм хомс байдсан шүү гэж. За баярлалаа. Уран төгс захирлаас дараагийн асуултыг асууя гэж. За та бүхэн маань бас нөгөө зөвшөөрлийн асуудал за мөн стандартын асуудлыг бас ярьлаа. 12 он зөвшөөрлийг бас болиулсан. 16 оноос хойш энэ стандартын асуудал яригдсан гэдэг. Яг энэ 9 жилийн хугацаанд яагаад энэ зөвшөөрөл стандартын асуудал шийдэлт хүрэхгүй ингэж удаан хугацаанд бас гацсан. Энэ тал дээр та бүхэн бас хариулт мэдээллийг өгвөл. За шалтгаан бас юу вэ? Стандарт зөвшөөрлийг яагаад өгөхгүй байгаа юм бэ гэж асууж байна. За би энэ дээр нэг товч тоогоод тодорхой хэлье. Үе үеийн засаг дарга нарын одоо бизнес болсон түүц. Батүл дарга түүцийг шинжилнэгээ бор түүц гаргасан. За Улаанбаатар хотын менежер ган төмөр байхдаа нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга байхдаа хотын менежер байхдаа Smart Card компанитай хамтраад Юмоны цагаан түүц гэж гаргасан. За энэ маань 9 сая 200-аар зарагдсан. Одоо 9 сая 200-аар зарагдаад ууг нь бол 120 байр шид гэж ийсэн. Тэгээд бид нар эсэргүүцээр хагаад нэг түүцийг нөгөө түүцний өнгөөр солихгүй эний стандартыг гаргаад тэгснийхаа үндсэн дээр
Энэ түүцийг шинжилээд өгөөч гэдээ эсэргүүцсэн. Ингэсээр байгаад 48 түүцийг байршуулад, хүчээр байршуулад одоо үйл ажиллагаа явуулсан. Үйл ажиллагаа явуулаад нөгөө хүмүүс маань үе таалгаа нэгээд бараагаа татаад ихсний маргааш нь өнөөдөр ган төмөр дарга өөрийнхөө захирамчнаас буцаад тэр захирамжийг цуцалсан байдгийг. Ингээд иргэдийг хохироцсон байдгийг. За өнөөдөр би шударгаар юу ярих гээд байгаа вэ гэхээр үе үеийн засаг дарга нарын бизнес болсон гэдгийг би одоо дахиад нэг хэлэх гэж байгаа юм. Юугаар хэлэх гэж байна гэхээр энэ порт үүс 1100 порт үүсийг ачсан байна. За тэгвэл бүр түүцгүй болох гэдэг юм хөр үгүй юм байна. Яагаад тэгэхээр өнөөдөр автобусны буудлууд дээр бүх автобусны буудлын дээр ихэнх автобусны буудлын дээр дулаан зогсоол гэж баригдсан байгаа. Энэ дулаан зогсоолыг автобусны буудлыг 30 жилээр нэг компани түрээсэлсэн байгаа. Улс өгсөн байгаа. За энийг өгсөн компани нь өнөөдөр хажуудаа түүз эрхлэх үйл ажиллагаа явуулах гэдэг. За жишээлх юм бол би баримттай нотлохотой юм ярэ. Баянзүрх дүүргийн засаг дарга өнөөдрийн байдлаар иргэдээс энэ шилэн автобусны буудлын дээр үйл ажиллагаа явуулах иргэдийн саналыг авч байгаа. Хүсэлтийг авч байгаа. Шинжлээд шилэн болгоод тэр хүмүүст үйлчлэгээ явуулах гэдэг байршуулах гэдэг. За одоо эхнээсээ байршуулсан байгаа. Одоо жишээлбэл зүрх бол даргон гэдээ хажуудаа кабинетаа үйл ажиллагаа явуулахад бэлэн. За тэгэхээр бид нарын эсэргүүцээд байгаа юм нэг түүзний өнгийг нөгөөхөөр солиод байна. За стандартын дагуу хотын өнгө үзмжийн дагуу түүзээ шинжилэх нь зөв юм байна. Тэгвэл тэр 30 жилээр өгсөн байгаа компани тэр үйл ажиллагаа явуулах гэдэг эрхийг иргэдтэй өгөөч. Дотооддын иргэдтэй. Бид нар өнөөдөр тэр компани шиг ч үйл ажиллагаа явуулъя гэдэг юм хийж байгаа. За дахиад энэ компани маань одоо тэр түүз заавраад Отгон баяр маань хэлж байна л да. Түүд тэр одоо автобусны зогсоолд нь анханасаа дахиад эхлээл нөгөөд эзэнгүү болоод төсвийн мөнгө үргүү зарцагдаад дахиад нөгөөдг нь эвдрээд хагараад хариуцах эзэнгүү байна. Тэгэхээр энэ түүзний асуудлыг шийдээд өгөөч гэж байгаа. За бид нар одоо түрүүн Отгон баяраас дутуу ярьж би нэг нөхөө ярьж уучлаарай. Талбай дээр талбайн бараа алган дээр зогсож байгаа ээж нар маань хоёр шаардлага тавьж байгаа. За хоёр шаардлага. Ерөнхий сайд ерөнхийлөгчтэй уулзаад одоо Улаанбаатар хотын засаг даргын тамгын газрын одоо засаг дарга Нямбатар энэ захирамжаа эргэж нэг хараач. Энэ хүмүүст хоёр боломжийг олгооч гэд ингээд хоёр шаардлага өгч байгаа. За нэгдүгээр асуудал нь бол энэ автобусны буудлын дулаан зогсоол дээр байрших энэ стандартын дагуу энэ ажилуулах энэ үйлчлэгийг бид нар эрхийг бид нар авъя. За хоёрдугаар шаардлага нь нөхөн олгоор олгох. За Батүл хотын засаг дарга Батүл байхдаа бор түүзийг зөвшөөрөө зарцсан юм байна. Улаанбаатар хотын менежер ган төмөр байхдаа смарт картын түүзийг юу зарцсан юм байна зөвшөөрөө. Тэгвэл яагаад түүз зараад байгаа мөртлөө зөвшөөрлийг өгөхгүй ачаад байгаа юм. Тэр түүзийг зарж ийна гэдэг чинь өнөөдөр зөвшөөрөл байхгүй юу? Тэ? Тийм байна. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулийн дээр зоосон 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан төр нөхөн олгор болох эрхтэй энэ хүмүүст хохирсон иргэдэд. Тэгэхээр нөхөн олгор шаардж байгаа түүзний стандарт шаардаж энэ дулаан зогсоолуудыг эзэнтэй олгоод өгөөч гэж байгаа. За түрээсийн би энэ дээр нэг юмыг бас хэлчихийдэх хөө боломж олцсон дээр нь түрээсийн дүүз амжиргаагаа залгаж байгаа дүүз хоёрын ялгаа маш их байдаг шүү. Энийг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. За би нэг тайлбарлаад өгье. Одоо ингээл Facebook, сошиал, зурагт, телевиз зараад байгаа бүгднгээр л түүзийг муухай гэдэг тийм. Өнгө үзэмж гутааж ийн, бааштай, шээстэй, очны бохирдол ихтэй. Энэ түүзүүд ийм юм зараад байна гэдэг. За тэгвэл сайн сайхан ажиллаж байгаа. Өөрсдийнхөө ажлын байрыг авахын тулд авч үлдэхийн тулд тэнд өөрсдөө стандарт тогтооод өөрийнхөө эрхийн хүрээнд ажиллаж байгаа хүмүүс маш их байна. За би нэг жишээ хэлье. Офицеруудын автобусны буудлын түүз эрхлэгчид маань яг өөрийнхөө амжиргаагаа залгаж байгаа түүз эрхлэгчид маань ногоон байгууламж хийсэн мод тарьсан 2018 онд. Одоо офицерын хоёр талын автобусны буудлын дээр мод байгаа. Мод тарьсан байгаа. Тэр мод нь сайхан урагж байгаа. Яагаад тэгэхээр зөвшөөрлөө авах гад хотын стандарт өнгө үзэмжинд тохируулаад өөрсдийнхөө орчныг бас бий болгоод ногоон байгууламжийг бий болгоод байгаа, сайжруулад байгаа. Өөрсдийнхөө чадлын хүрээнд хийж байгаа байхгүй. За дээрэс нь ингэж одоо мандуул дарга өөрөө аягүй сайн мэдж байгаа. Чингэлтэй дүүргийн хүнсний нэгийн автобус одоо байрны буланд байдаг нэг улбар шар түүз байдаг. Тэр түүзний ихч бол хизээч гаднаа чихрийн цаас тамхины иш хог байдаггүй. Өөрөө байнгын цэвэрлдэг үйл ажиллагаагаа явуулдаг. Яг энэ мэтчлэн амжиргаагаа залгаж байгаа түүз эрхлэгч маань түүхтэйгээ хамтраад түүхийн одоо үйлчлэгээний ажилчнтайгаа хамтраад өөрөө ажиллаад хамтраад засаа цэвэрлдэг, хогоо цэвэрлдэг үйлчлэгээ явуулдаг юм аа. Тэгэхээр амжиргаагаа залгаж байгаа түрээсэлж байгаа хүмүүсийн ялгааг олж тогтоогооч. За мөн дээрэс нь одоо түрээсийн түүз гэж ярьж байгаа дэр газрын алба, татварын алба, нийслэлийн одоо худалдаа үйлчлэгээний хилцийнхэн төрийн албан агчид өөрсдөө түүцтэй байна. Тэр түүзээ зүгээр түрээслүүлээд орхичдаг. Ирэх мэдлэлтэй. Тэр түүзэнд юу ч зарж болно, юу ч хийж болно, бааш шээссэн ч болно. Тийм байгаад байгаа. Тэгэхээр амжиргаагаа залгаж байгаа түүз түрээсийн түүз хоёрыг ялгаач гэж хэлж байна. Ойлголоо. Би яг гол бас яг энэ яригч асуултаар Отгон баяр зочноос дараагийн асуулт. Энэ сая одоо уран төгсгөрлөө хийж байгаа түрээс амжиргаа гэдэг хоёр талын бас байгаад байна л хэлбэр. Тэгэхээр та бүхэн маань юу гэдэг
одоо холбооны зүгээс ч юм уу яг тэр түрээслээд байгаа одоо түрээсэлж байгаа эзэдтэй нь уулзаад за бид яг энэ нэг төргүү үйлчлэгээний цэг гэдэг нэрээ бас зөв болгомоор байна тий. За түрээсэлж байгаа та бүхэн маань энэ орчин нөхцлөө сайжруулах тодорхой арга хэмжээ авах гэсэн шаардлагуудыг хөргүүлж ивүү одоо хамтын бас уулзалтуудыг хийж ивүү. За энэ ер нь бол түрээсээ түүцүүдээр ярих гэсэн үг баг. За бид нар бол энэ түрээсэж байгаа түүцүүд шаардлагыг тавьдаг. Удаа дараалал хүмүүс дүүргүүдээ хүн судлаа хэлцээ дарганууртайгаа яваа шалгалт хийгээд хэн шалгалт хийгээд цэвэрлэгээ үйлчлэгээ болон тийм ээ бүх талаас нь бид нөх хяналтыг тавьж ажилласан. Сүүлийн үед бид ерөөсөө ялангуяа түрээсэж байгаа түүцүүд энэ шаардлагуудыг авдаггүй. Ёстой авдаггүй. Бид нар яаж ямар ч талаас нь та нар ийм зарж болохгүй. Энэ цэвэрлэгээ үйлчлэгээ хаар эргэн тойронгүй энэ өнгө үзэмжээ сайжруулах гэхээр биднээсээ юмнуудыг ерөөсөө авч хэлцдэг. Түрээсээ түүцнүүдийн ард хэмжлэг хэм байдгийг. Нөгөө цагдаагийн албаагч, нөгөө шүүгчийн түүц. За өнөөх нөгөө газрын албаны даргын түүц. Гэдэг ерөөсөө дандаа иймэрхүү юм байдаг. Энийг бол нийс дүүргүүд нь өөрсдөө хилүүлдэхгүй мэддэг. Энэ тэрний түүц, энэ энэний түүц. Тэнийг дандаа нуудаг. Энэ дээр тоо баримт ч юм уу судалгаа гарч ирсэн үү? Жишээ нь одоо яг нийт түүцний хэдэн хувь нь хэдэн За Улаанбаатар хотод 1100 түүц байгаагаас ерөөсөө 70% нь түрээсээ түүц байгаа. Түрээсээ түүц байгаа. 70% шүү. 70% нэг буул дээр 5 түүцний 3 түрээс байдгийг. Нэг буул дээр байгаа 5 түүцний 3 түрээс байдгийг. Ерөөсөө энийг үе тэр хорооны засаг дарга. За хамгийн доод шатны байгууллага буюу хорооны засаг даргаас авахлаа бүгд мэддэг. Аль нь түрээс, аль нь амьдрал аваа явж байгаа, аль нь өнгө үзэмж стандартн дээр ингээ хангаж ажиллаж байгаа гэдэг бүгдийг нь мэддэг. Түрээсийн түүцнүүдээ яг эзний нэгээ судлаад үзэхээр нөгөө тэрийн албатай холбоотой ч юм уу. Ингээ янз бүрийн усаа гарч ирдэг. Тэгээ шаардлага биелүүлдэг. Та бүхэн шаардлага хаа. Гэтэл бид нар хэлдэг нэг түүцнээс болж бусад түүцнүүд чи одоо нөгөө мөрөөрөө ажиллаж байгаа яг энэ стандарт дүрм журмын төлөө ингээ яваад байгаа усууд чи харлагтай байна. Цөмрөө адилхан ингээ стандарт мөрдөд ажиллаа гэхэд түрээсээ түүцнүүд энийг авч хэлцдэггүй. Эндээ бид нэг хяналт тавиачаа гэхэд үе засаг дарганд дүрт хэлдэг байсан. За мандуул засаг даргаас суугаад за сая бас нэг шилэн түүцний асуудлыг ярьж байна. За бор түүзийг нүүлгээ шилэн түүз оруулж ирээд гээд. Тэр яг энэ шилэн түүзийг хэн одоо эзэмшиж эрхийг авч ажиллуулах. Энэ тал дээр ер нь одоо мэдгүй би одоо тэр талаар ямар нэгэн мэдээлэл алга. Манай дүүрэг дээр бол ямар нэгэн тийм шилэн түүц мүцгэсэн юм яригдаагүй. Зүгээр яг тэр түрээсийн амжиргаа залгуулдаг гэж бас яриад ялгаад өгөөчл гээл юм л да. Яг ялгаж болно тэгээд. Гэхдээ эн чинь нэг юм байгаа байхгүй. Зөвшөөрөлгүй. Тэгэхээр нөгөө түрээслэгч, түрээслүүлэгч гэдэг байгаа хоёр хүний чинь хоорондын тэр харилцаа нөгөө бас хуулийн дагуу шийдэгдэх боломжгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр чинь эн чинь бид нэр аль нь түрээслүүлээд байгаа, аль нь түрээслээд байгаа гэдгийг нэгдүгээрс нотолж чадахгүй. Тэгээд хэрвээ ер нь ингээд хэдүүлээ бас нэг юм байх. Одоо энэ түүц гэдэг ингээд яриад байна. Эн чинь өөрөө тийм хязгаарлагдмал нөөцтэй л нэг хэсэг л байгаа байхгүй. Яг нэг юм хүн их явдаг байршлын төлөөлөл нь ингээл үзээд нь шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээл сая бас ингээл яриалаа л та тэр хурган дарган нарын ард нь байдаг мэт. Энд чинь тэгвэл яг ингээд хууль ёсны дагуу эдийн засгийн харилцаанд ороогүй. Зүгээр нэг юм танилтал өөр аргаар ингээд давуу байдал идлээд нь шүү дээ. Тэгээ эн чинь болохгүй болж байгаа байхгүй юу. Тэгээд хэрвээ бид нийтийн эзэмшлийн талбай гэдэг ингээд заагаад өгсөн юм бол тэн дээрээ яг зориултын дагуу хэдүүл ашиглая. За одоо жишээ нь гэхэд нэг түүцэн тэр Монгол банкны ардталт. Зүгээр ингээд ногоон байгууламжийн саадан дотор газар ухаад ингээд хийцэн баг 10 жил болж байгаа юм байна шин. Тий. Одоо тэрийг одоо маргааш орой бидэд бас ачихж байгаа. Тэгээд хэмжлээ ингээд бид нэр өөрсдөө нийтийн эзэмшлийн талбай гэдэг ингээд заагаад өгсөн. Энд нь ногоон бүс байна. За энд нь явган үний зам байна гэдэг ингэчээд тэнгүүд ингээд зарим хүмүүс тэн дээр ингээд аваад ашиглаад байна. Тэгснэ бүр ингээд тэндээс чи ингээд эдийн засгийн харилцаа бол яг би ойлгочлоо л да. Одоо ингээд ажил амьдралаа алдаад дүүргийн зүгээс бол бид жидүүгийн газартайгаа холбоод тэгээд аливаа нэгэн тийм лангуу худалдаа үйлчилгээ эрхлэх тэр боломжоор нь хангаж болж байна. Бид бас дүүргийнхээ жидүү эрхлэгч нарыг бас тиймэрхүү байдлаас дэмждэг тийм юм практик ч гэсэн байгаа. За Нямбатар дарга ч гэсэн тэр холбоотой нь уулзаад хүмүүст нь бас тодорхой саналууд тавьсан байлээ. Тэгээд гэх мэтчлээ ингээд бид бол аль болохоор ингээд саяны одоо тэр яг тэр Отгонбаяр захирлаас илчлээ л да нөгөө дулаан автобусны буудлаа бас ашиглая гэд. Тэндээ бол би бас санал нийлж байна яг үндэ. Одоо ялангуяа манай дүүрэгт ингээд жоохон аслагдмал хорооллын тэнд ингээд дулаан автобусны зогсоол ингээд байсчаад тэгэхээр нөгөө цонх монгон ингээд хагасчаад идэх байхгүй. Тэгэхээр тэрийгээ бас нэг
ингээд хойноос нь биднес тэгээ байнга ингээд яваал задлахаараа л ингээд. Гэхдээ энийг хэдүүлээ нэг юм стандартын дагуу нэг бодлогын хүрээнд хийе. Тэгээд тэрэн дээр яг тэгш шударгаар сонгон шалгаруулалт явуулж болно. Гэхдээ энийг яг айгүй маш тодорхой байх хэрэгтэй. Энэ дээр яг ийм төрлийн юу хийх юм бэ гэдгийг эхлээ хэдүүлээ тогтцоод энэ нийтийн эзэмшлийн талбайг ийм зориултаар ашиглаж болно гэдгээ тогтцоод энэ дараагийн яриалгаа орохгүй болохоор одоо зүгээр ингээд би ингээд өрх толгоос их нэг гээд ингээ яриад ахаар эн чинь буруу болчиход байна. Тэгээ энэ түрээслэгч амиад зоогоож байгаа гэд ингэхээр би нөгөө сая хэлээд байгаа нь хуулийн дагуу эн чинь ямар нэгэн байдлаар ингээ харилцаанд орж чадхаа болчиход байгаа болохоор яг ясн дээр энийг ингэж янзлаад цоо шинээр стандартаа тогтоогоо шинээр эхлэх юм бол хамаагүй илүү хүмүүсийг эрх ашигыг хамгаалах боломж үүснэ. Яг одоогийн байдлаар бол одоо юу гэдэг нь түрээслүүлэгчтэй хохирчоод шүүгдэх ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэр гэрээ өөрөө эргэцэн хүчин чадамж байхгүй. Тийм ээ. Ойлголоо. За хамгийн сүүлийн асуултаа 2 дугаар хэсгийнхаа Насан Баатар иргэнээс асууха. За яг иргэн зорчих үеэр за магадгүй дугуйтаа явах ч юм уу энэ үеэр яг түзээ одоо яг байгаа тэр хэсгүүдээр зорчих ч юм уу ямар хүндрэлүүд юу танд үүсдэг вэ? Хүндрэл юу үүсэж? Би ер нь яг хаяа нэг бас дугуй унаад явдгийг. Тэгээ нэг ангууд бас дугуйны ногоон зам биш үү? Одоо яг энэ лаптопс нь бодлоо. Тэр яг түүцнэр тулж ирэнгүүт ингэж иргээд тэг ингэ явдаг байхгүй. Уул нь чигээрээ өчл явцгаар л замлаад ирчих. Нэгдүгürt нь ер нь жоохон хүндрэлтэй. Асуултны хувьд бол хоёрдугаарт би бас дахиад гайхаад л байгаа байхгүй. Энэ амт зөгчтэй холбооны хүн дүүргийнхаа удирдлагуудаа нийлээд шалгалтаар яваад нөгөө хүмүүс маань үүнд нь холддог байна. Шаардлага хүлээж авахгүй. Тийм шаардлага хүлээж авдаг. Тэгээд юу яадаг? Өдрийн зээл аваад зээлээ дарж чадахгүй ингээд яваад идэг. Шаардлагын хүлээж авдаг. Өөр зээлээ дарж чаддгүй ийм ашиггүй бизнес юм бол энийг ингээ өмөрч хамгаалаад энийг хийх гэдэг ямар хэрэг байна. Дахин харин бараг шинжлэх те энэ зүйл рүү гэдэг. Үгүй шинжлээж тэр нь ашиггүй юм биш үү тэр нь түүцэж байна. Тэр өөр юм хийчихвэл яадаг юм бэ? Би зүгээр л тэгж бодож. За ойлголоо баярлалаа. За нүүдэлшил нэвтрүүлэг өнөөдөр төдийн иргэн тойрон сэдвийн хүрээнд ярилцж байна. За бид 2 дугаар хэсгээрээ бас яг толгомдоод байгаа асуудлыг олон талаас бас ярилцлаа. За хэсэг завсарлаад 3 дугаар хэсгээр шийдлийн хэсгээр эргээ уулзцаая. Нүүдэлшил нэвтрүүлэг өнөөдөр төдийн иргэн тойрон сэдвийн хүрээнд ярилцж байна. За бид 3 дугаар хэсэгт шийдэл ярилцах болно. Хамгийн ихний асуултыг би уран төгс захирлаас асууя. За бидэнд сая асуудлаа ярьлаа. Ямар шийдэл байна вэ? За шийдэл бол тэгэл одоо 2 шийдэл шүү дээ. Одоо энэ автобусны дулаан зогсоолыг эзэнтэй болгох. За би нэг юм гэрчээ. GS25 энэ усын төсвөр баригдсан нийтийн нойлуудыг одоо тендерт оролцоод авсан байдгийг. Одоо энэ Улаанбаатарын явтын хэмжээнд байгаа нийтийн нойлыг 24 цагаар үйл ажиллагаа явуулах, иргэдэд үнэгүй үйлчлүүлэх гэд ингээд тендерт оролцоод GS25 авсан байдгийг. За тэгвэл бид нар Монгол Улсын үндсэн хуулийн заасан эрхийнхаа хүрээнд барьцах хэрэгтэй. Барьцах эрхийнхаа хүрээнд энэ түүз эрхлэгчдэд энэ гарт шийдлийг гаргаад өгөөч. Ямар шийдэл байгаа вэ гэхээр автобусны дулаан зогсоолуудыг эзэнтэй болгоод ашиглалтын зардлаар нь өөрсдөөр нь хариуцуулаад тэр эвдэрсэн бай шилийг тэр доржоо янзал тэр одоо автобусны бодлоор үйл ажиллагаа явуулж байгаа. За доржоо та өнөөдөр энэ автобусны зогсоол ингээ бохир орчинтой байна, хог хаягдaltaй байна. Энийг та цэвэрлэл. Камержуулалт те цэвэрлэгээ, үйлчилгээ, арчилгаа, тордлогоо бүх одоо үйлчилгээг та хариуцаж ажиллах. Ийм шийдлийг яг GS25 шиг өгөх юм бол түүз эрхлэгчид маань өнөөдөр ажиллуулахад бэлэн байна. За 2 дугаар шийдэл нь. Өнөөдөр энэ иргэний зүгээс оролцож байгаа хүн маань иргэн маань ярьж л байна л да. Үр зээлтэй байгаад ажиллах шаардлагагүй гэж. Өнөөдөр Монгол улсад өргөх ямар хүн байгаа вэ? Хүн болгон өртөө байна. Бизнес хийж байгаа хүн ч өртөө байна. Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс нь ч өртөө байна. За энэ түүз эрхлэгчид маань зөвшөөрлөгөн улмаас өнөөдөр өдрийн зээлтэй. Өдрийн зээл маань сарын 20-30% өдөр болгон олгодог зээл үүд юм аа. Энэ зээл өнөөдөр тэр түүз эрхлэгчдэд одоо унжиргаа одоо дахиад тэр зээлээ төлж чадахгүй ингээ өрөнд орсон. Төр өнөөдөр тэр зээлээ төлөх боломжийг олгоогүй. Барааныхаа өрийг дарах боломж олгоогүй учраас өнөөдөр энэ хүмүүс ингээ сууж байгаамаа. Хэрвээ өнөөдөр 2 сарын хугацаа, 3 сарын хугацаа өгöd доржоо дулмаа та энэ бараагаа шингэлээд өрөө дараад энэ түүзийг ачиж нүүлгэж явна шүү гэвэл тэр хүмүүс өнөөдөр өөрсдийнхээ одоо чадах чинийгээрээ өрөө багсгаж байгаа. За ийм байгаа. Өргөө хүн Монголд байхгүй шүү.
одоо хідэн тэр их найдаар ийц авилгалчт нь л өртөө өргөө идэм байгааз. Энгийн иргэд бол бүр дөртөө цахилангийн зээлтэй бол зайлтай бизнес иргэд. За хоёрдугаар шийдэл нь нөхөө олгоор. За төр засгаас бид нар шаардаад байгаа юм хэрвээ өнөөдөр түүзийг түүз хэлбэрээр нь ажилуулахгүй, өнгө үзэмжийг өөрчлөхгүй, стандартыг гаргахгүй, дахин энэ үйл ажиллагааг худалдаа эрхлэл үйл ажиллагааг зөвшөөрөхгүй байгаа бол энэ түүз ажилуулсан иргэдтэй нөхөн олгор олгоо. Энэ улсаас зарсан өөрсдийнх нь зөвшөөрсөн түүзийг аваад ажилуулсан улсуудаа. Тийм учраас Монгол улсын үндсэн хуулинд заасан эрхийнх нь хүрээнд та нар хомгорлон устгаж халдшгүй байдалд нь халдсан учраас өнөөдөр төр нөхөн олгороо олгоо. Нийгэм эдийн засгийн баталгааг нь хангаж өгөө. Нэг ажлын байргуу болгочоод нөгөө ажлын байрыг санал болгоод гэдэг маань өнөөдөр үндсэн хуулиас олгогдсон эрхийн зөрчөөд өнөөдөр зүгээр доромжилж гутаанд доромжилж байгаа асуудал. Тэгэхээр одоо хоёр шийдэл байгаа биднэрт тий. Нэг бол автобусны дулаан зогсоолоо энэ хүмүүст ашиглалтын зардалаар нь эсрэг өгчгөө. Нэг бол одоо хоёр дахь шаардлага нь нөхөө олгор өгчгөө гэдэг юмыг шаардж байгаа. За баярлалаа танд. Отхон баяр зочноос дараагийн. За ямар шийдлийг бас та төвшүүлж байна вэ? За түүзээр амь зуугчдын холбоонд төрөмс байгууллагаас бас ямар шийдэл? Ер нь бол түүзэнд стандарт дүрм журмыг л бид нэгсэн. Энэ стандарт дүрм журмыг гаргаад өгсөн байсан бол өнөөдрийн ийм асуудал үүсэх хэрэггүй байсан. Өнөөдөр бид өнөө бодлоор 10-20 түүц байхыг бид бүгдээрээ эсэргүүж байгаа. Иргэдэд аюулгүй очих түрүүний иргэний ирж байгаа шиг тийм үстэй. Би ингээд дугуйнаа явж байгаад ингээд чөлөөтэй орчмоор байна гэж байна. Үнэхээр мэдээж би өөрсдөө ирэх хэсгээс л энэ үнэ ирэх хэсгийг хүндэтгэн 100 9 За өнөөдөр төлөвлөрөө буудлаасаа хэдэн метрийн зайтай тэр стандартын гаргаад өгч. За явган үний зам дээр үнэхээр аргагүй ирэх нөгөө ойртой байрцсан бол тэрний хойш нөгөө шилжүүлээд тийм үстэй иргэн төрөнгөө нөгөө зай талбайг нь хараад ингээд шилжүүлэн байрлуулаа өнгө үзэмж стандартын гаргаад дүрм журмын мөрдүүлээд ажиллах боломж байна уу байгаа. Нэс юм болохны өнөөдөр нөгөө явган үний замтай гарцуулж ингээд тайлбарлаад байгаа бүгд л адилхан. Тэгэхээр өнөөдөр ерөөсөө тэг байршил зааж өгч байгаа гэж. За байршлууд дээр би нэг юм хэлэх зүйсэн нэг байршлуудыг ерөөсөө нөгөө гэр орол буюу бүр дандаа нөгөө одоо нөгөө гэр ороолын эцэс буюу нэг одоо гудамж талбайч гэдэг ч юм уу хүн явдггүй газар дээр байршлуудыг зааж өгснөөс болоод нөгөө төв зэрэглэгч мэн тийш явахаас эрс эсэргүүцсэн. Үнэхээр энэ чинь хурдан 8 гэж чинь харагдаад байгаа бол ягаад гэр хороол өнөөдөр бас түүцтэй байж болох юм. Үнэхээр хотын өнгө үзэмжийг гутаагаад нийтийн эзэмсийн зам талбайд зөвшөөрлөгөө үйл ажиллагаа явуулж байгаа юм бол мөн адилхан гэр хороололд ягаад тэр түргэн үйлчлэгийн эсрэг ажиллах ёстой гэж. Өнөөдөр ялгамжтай байдал байж байгаа сте. Гэр хороол муухай харагдчихлээ. Утаатай байж лээ, хогтой байж лээ. Тэнд завхрал үүсчихлээ, тийм ээ. Тэгвэл хотын өнгө үзэмж, хотын төвд баяжуулан явдаг хэсэгт ийм байхгүй гэдэг ийм ялгарлан гадуурхал байж байгаа. Түр ийм шийдвэр гаргаж байгаа. Би нэг зүйлийг тодруулаад асуухгүй. За яг Нямбатар даргын санал болгосон за ярилцсан хоёр саналыг яагаад хүлээж аваагүй вэ? Нямбатар даргууд энэ биднээсээ яг аль биесээ бичлэн уулзаагүй. Ямар хоёр санал байсан бэ? Ер нь уулзлаа юу? Уулзаг болохоор Нямбатар дарга яг биднээсээ ийм уулзалтан дээр одоо тэднүүд нь тийм уулзалт тэгээ би яг өөрөө би ийм санал тавьсан гэдэг юмыг бол бид мэдэхгүй. Ямар ч уулзалт болоогүй юм чи яах вэ? Харин нийслэлийн тамгын газрын дарга амгалантай уулзаа. Төрөөчөд тавтахад амгалан дарга тухайн үед нэг 20 өрхөө үгүй үед улсуудын төлөөлөлтөд уулзаа. Тэр улсууд таанаас зүгээр та хэд мэн ингээд та мэн ажлын байр алдчих жоо би та хэд нэг ийм ажлын байр байна санал болгоё гэх тэр нэг 20 үргүүнд санал болгосон юм байлээ. Энийг Нямбатар дарга маань нийт төв зэрэглэгчтэй би уулзтаа игээд энэ улсууд ийм юм ажлын байр байна шүү гэдэг саналыг тавьсаа. Гэтэл төв зэрэглэгчт маань энийг эсэргүүцсэн мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл зарчиж байгаад маш их харамсалтай байгаа. Ойлголоо. За хоёр санал бол нөгөө лангуу түрээслэх нэг жилийн те түрээсийг нь бол одоо түрээс дай за хоёр тул түрийн байгууллагт ажиллуулъя гэд ийм хоёр бас санал тавьсан байна гэж. За та бүхнийхээ шийдлийг бас сонслоо. Баярлалаа. Одоо мандуул даргаас. За та бүхний зүгээс яг төв зэрэглэгчдээр бас гарч байгаа энэ асуудал дээр ямар шийдлийг төвшүүлж байна вэ? Яг энэ чинь одоо ингээл энэ ярилцаад тахлаар ингээл ойлгомжтой болж байгаа зү. Энэ чинь ер нь бол байршлын бизнес л байгаа байхгүй юу? Тэгээд за нэг зүйл зүгээр тодорхойлоход гэр орооллын байршлын бизнес гэвэл ууштай би мандуул дарга яриг нэг дасалчаад. Гэтэ дэрг одоо боломж олдсон дээр нэг юм асуучих. Байршлын бизнес гэж байгаа. За тэгвэл та танаа одоо энэ нийслэлийн хэмжээнд байгаа төвийн автобусны буудлуудыг 30 жилээр компани түрээсэлчихжээ. Тэр компанид одоо дулаан зогсоол хийгээд байна шүү дээ, тэ. Энэ маань ашигтай байрлалыг аваад байна, тэ. Тэгэхээр Монгол улсын иргэн өөрөө тийшээ одоо ашиггүй байрлал руу яваад та өнөөдөр мөнгөтэй эрх мэдэлтэй та өнөөдөр бизнесмен та өнөөдөр энэ ашигтай байрлалыг аваа гэдэг сонголтыг та хэд хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань өнөөдөр төрөөс гаргах зөв шийдвэр үү? Энийг бас асуумаар. Энэ дээр
Тэрэн дээр ч юм би санал нийлж байгаа шүү дээ. Сонгон шалгаруулалтаа явуулаад тэгээд ер нь аль болохоор иргэд нь оролцож илвээ сайн шүү дээ. Зүгээр хамгийн гол нь нөгөө тэгээ яг тэр стандартаа дагаад авч явж чадах уугүй л гэсэн асуулт байхгүй юу? Хүртээмжтэй шудраг байх хэрэгтэй гэдэг дээр. Тэгээд би нөгөө байршлын бизнес гэж хэлээд байгаа нь зүгээр эдийн засгийн утгаар нь хэлээд байхгүй юу? За тэр хол аваачаад газар заагаад төхөөр үгүй гэд ингээд энэ гэдэг чинь ер нь бол одлого болдог байшлал яаж шүү дээ. Тэгээд эн чинь нөөц нь өөрөө хязгаарлагдмал. Бид одоо энэ явгууны замаа янзлах гэж яаж өглөө үзэж байгаа вэ те. Тэгээд зүгээр энэ утгаараа тэгэхээр миний хэлээд байгаа юм хэдүүлээ нэг мөсөн ингээд нэг дүрм журмаа бүгдээрээ ташраараа нэг мөрддөг болёо. Тэгэхгүй ингээд зарим нь өөр стандарттай энэ дабл стандарттай байгаад ээж болохгүй. Одоо тэнд бөмбөр дээр лангуу түрээсэлж байгаа хүн татвараа төлөөд явж байна. Энд түүцэнд байгаа хүн ямар ч татвар төлөхгүй. Тэгээ энэ ч өөрөө шудраг ус байгаад байна. Төрн дүрмээ нэгэнд нь мөрдүүлээд нэгэнд нь мөрдүүлэхгүй. Энэ ч өөрөө цаанаа зөвхөн эдийн засгийн утгаараа биш. Энэ ч өөрөө манай нийгмийн хилцүүлэг энэ оюун санааг хордуулад байгаа байхгүй. Аль нэг ингээд за тэгээ цаанаа одоо хардлага зөндөө байна. Энэ тэр даргах, энэ даргах. Бид нэ мэдэхгүй. Гэхдээ бас үнэн байж магадгүй. Хэрвээ тийм бол бүгднийг ташраад адилхан болгоё. Тэгээ үнэхээр одоо яг бид нэр ингээд дулаан зогсоолоо аваач явъя энэ тэр гэж байгаа бол бас байж болно шүү дээ. Энийг хэдүүлээ ярилцсан. Одоо бас нэг юм ингээд хэрүүл уруул ингээд хийгээд ингээ яваад байхаар энэ яриа чи өөрөө ингээ холдчихж байгаа байхгүй. Хоорондоо ярилцаж чадахгүй. Тэгээ яг ингээд яах юм. За бас нэг комент хэлэхэд тэр нөхөн олгуурын тэргээд гэтээ бас бодоод үзээрэй. Нөгөө талдаа төрийн мөнгө гэж байхгүй шүү дээ. Бид эдийн татварын мөнгөөр энэ чинь явж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл төрн ингээд татвараараа орлогоо ингээд бүрдүүлээд ямар нэгэн юмыг дандаа нийтийн эрх ашигын хэрэгтэй юмнууд руу ингээд чиглүүлж зарцуулалт хийж байгаа. Одоо онлоор авал тий. Тэгээд хэрвээ үнэхээр энэ дээр яаж байгаа бол бид нар бүгдээрээ нийлж хагаад зарим хүмүүстээ нөхөө олгоор өгөх гээд байна гэсэн л асуулт гарч ирээд байгаа байхгүй. За тэгвэл сая бас хэлж чинь 70% нь түрээслэгч. Тэр түрээслэгч юу ийгээд байгаа яг үнэндээ. Хуулиас нь ямар нэгэн өмч хүрэггүй байж ээж түүнийгээ түрээслээд мөнгө олоод хэдэн жил явцсан. Тэгснэ одоо нөхөө олгоор авах юм уу? Гэх мэтлээ ингээд иймэрхүү асуултууд гарч. Тийм учраас хэдүүлээ бүгдээрээ нэг хотод байгаа учраас хоорондоо эв зүгээ олцоод дүрмээ мөрдцгөөе. Зарим дүрм дээр нь засах юм байвал хүн шиг хүний хэлээрээ ярилцаад тэрийгээ засаад ингээд цаашаа урагшлаа. Тэгэхгүй ингээд өмнөхдөрөө ингээд ягаад үсгэлийн энэ дээр задлаад ингээд байхаар чинь наад чи бид нэр дараагийн юм ярих ямар ч боломжгүй болчиход байгаа байхгүй юу? Би тэгж л хэлнэ. За мандуул даргын шийдэлд баярлалаа. За иргэний зүгээс ямар шийдлээ? Надад хувьд бол нэг хэлэх юм алгадгүй. Хоорондоо учир начраа болоосоо л гэж бодож байна. Би бол эрүүл аюулгүй орчинд эрүүл хүнс айтаа таатай орчныг л хүсэж байна. Тэгээд хэн шилэн түүцэнтэй ажиллахын энэ зөвшөөрлөө өгөхгүй мүү өгөх юм уу? Тэрийг өөрсдөө таад учраа болно гэстэй л гэж бодож байна. За иргэний хариултанд маш их баярлалаа. За өнөөдөр нүүдэлшил нэвтрүүлэг маань түргэн үйлчилгээний цэгийн эргэн тойрон сэдвийн хүрээнд ярилцлаа. За бид бас олон талын өнцөг байр суурийг илэрхийлэхийг хичээлээ. За мөн бид бүхний урилгыг хүлээн авч ирсэн холбогдох зоч та бүхтдээ маш их баярлалаа. За энэхүү бас асуудлын шийдлийг бид бас нэлээ олон шийдлүүдийг тодорхойлж чадлаа. Нүүдэлшил нэвтрүүлгийн 7 хоногийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Эх 7 хоногийн дугаараар уулзлаа. Түр баяртай.